Сайн байцгаана уу? Би англи хэлийг олон улсад заах хэрэгтэй багш тогтох баяраа. Энэ бол миний English Espanol TOEFL сувг. Энд би англи хэлийг эхнээс нь суурь тавин зааж байна. Өнөөдрийн хичээл дээр энгийн удаа цагийг ашиглан асуух үгнүүдээр хэрхэн яаж асууж хариулахыг үзэх болно. Төгсгөл хүртэл хамтаагаараа шинэ хичээл бүрийг хамгийн түрүүнд үзэхийг хүсвэл subscribe хийж all буюу бүгд товчийг идэвхжүүлээрэй. Хичээлээ эхлэхийн өмнө бяцхан зар хэлье. Би англи хэлийг онлайнаар анхан болон дунд түвшний хичээлүүдийг ангиар болон ганцаарчлан зааж байна. Сонирхож байгаа хүмүүс холбогдороо. Одоо ингээ хичээлд оръё. Present simple tense энгийн одоо цаг. Question words асуух үгс. Who, what, when, where, which, how. Эдгээр асуултуудыг хэрэглэн хэрхэн яаж асууж, мөн эдгээрт хэрхэн яаж хариулахыг өнөөдөр сурах болно. Тэгэхээр ингээ харах юм бол who гэдгээс эхлээд 5 W 1 H үсгээр эхэлсэн асуултууд байгаа. Өмнөх хичээлдэр бид нар энгийн одоо цагийн суурь тавьсан. Энэ бол энгийн өгүүлбэрийн бүтэц байна. Үгүйсгэх өгүүлбэр, асуулт, товч хариулт. Нийт 6 асуулт байгаа. Who, хэн, what, юу, when, хизээ, where, хаана, which, аль ямар, how, хэрхэн яаж. Энэ 6 асуултыг ашиглан хэрхэн яаж асуух бүтцээ одоо үзье. Эхлээд асуух үгс орж ирээд do, does, гол үүлийн эзэн аль тохирохороо орж ирнэ. Тэгээд үйл үг. Ингэжиж хэн яад юм бэ гэдэг юм уу одоо аль асуух үг хэрэглэснээс хамаарат яадаг юм бэ, юу хийд юм бэ, тоглолт юм уу, ажил хийд юм уу гэдэг одоо энэ асуулт бүтэх болно. Одоо энэ асуулт төс бүр дээр хэрхэн яаж асуух вэ? Яаж хариулах вэ гэдгийг үзье. Нэгдүгээрт хамгийн эхлээд who, хэн гэдгийг одоо асуух өгүүлбэртээ оруулаад хэрэглээд үзье. Ингийн тулд who with хинтээ явдаг вэ, хинтээ сурдаг вэ, хинтээ тоглодог вэ гэд асуухад who, хэн, тэгээд with буюу та, хамт гэдэг нь одоо асуултынхаа хамгийн төгсгөлд ордог. Тэгээд энэ хоёр үгний манд дунд асуух хэлбэр маань яг тэр чигээрээ ороод ирдэг. Одоо ингээ харах юм бол who гэчээд do юм уу does гэдгээ хэрэглээд дараа нь одоо гол үүлийн эзэн юу гэдэг юм уу, who do you гэх юм уу, who does he гэдэг ч юм уу. Тэгээд үйл үг орж ирнэ. Play байна уу, talk байна уу, одоо өөрийнхөө ярих гэж байгаа зүйл. Үүний дараа with орж ирж байгаа шүү. Үйл үгний дараа орж байгааг анзаараарай. Одоо жишээ үзье. Who do you play with? Чи хэнтэй хамт тоглодог вэ? I play with my friends. Би найзуудтайгаа тоглодог. Who does she study with? Тэр хэнтэй хамт хичээлээ хийдэг вэ? She studies with her classmates. Тэр ангийнхантайгаа хамт хичээлээ хийдэг. Who do you have dinner with? Чи хэнтэй хамт орон хоол иддэг вэ? I have dinner with my family. Би гэрийнхэнтэйгээ хамт орон хоол иддэг. Хоёрдугаарт. What? Юу? What do you eat for breakfast? Чи өглөөний цайнд юу иддэг вэ? I eat bread and eggs. Би талах өндөг иддэг. What does she study? Тэр юу сурдаг вэ? She studies English. Тэр англи хэл сурдаг. What do they play after school? Тэд нар хичээлийн дараа юу тоглодог вэ? They play football. Тэд нар хөл бөмбөг тоглодог.
Гуравдугаарт when хизээ. When does she study English? Тэр хизээ англи хэл сурдаг вэ? She studies English in the evening. Тэр орой англи хэл сурдаг. When do they go to school? Тэд нар хизээ сургуультай явдаг вэ? They go to school at 8 o'clock. Тэд нар 8 цагт сургуультай явдаг. When does he have lunch? Тэр хизээ өдрийн хоолоо иддэг вэ? He has lunch at 1 p.m. Тэр 1 цагт өдрийн хоол иддэг. Дөрөвдүгээрт where хаана? Where do you live? Чи хаана амьдардаг вэ? Эсвэл та хаана амьдардаг вэ? I live in Ulaanbaatar, Mongolia. Би Монгол улсын Улаанбаатарт амьдардаг. Энэ дээр нэг тайлбар хэлж өгье. Монголын хувьд бол бид нар газар нутгийг ярихдаа эхлээд томоос нь хэлдэг. Улсаас эхлээд дараа нь арай жижигхэн нийслэл хот хийгээд эсвэл одоо хөдөө орон нутгийг ярьж байгаа бол аймгийг яриад дараа нь сумаа хэлдэг. Харин англи дээр бол эсрэгээр эхлээд хамгийн жижиг газраа хэлнэ. Тэгэхээр Улаанбаатар таслал Монголия байх нь байна. Where do you study English? Чи хаана англи хэл сурдаг вэ? I study English online with Miss Togi. Би Togi багштай онлайнаар англи хэл сурдаг. Where do they work? Тэд нар хаана ажилладаг вэ? They work in an office. Тэд нар оффист ажилладаг. Тавдугаарт which аль ямар юу гэж асууж байгаагаас шалтгаалаад аль нь гэх нь үү, ямар нь гэх нь үү? Одоо жишээн дээр харъя. Which app do you use? Чи ямар app хэрэглэдэг вэ? I use WhatsApp. Би WhatsApp ашигладаг. Which country do they live in? Тэд нар аль улсад амьдардаг вэ? They live in Holland. Тэд нар Голландд амьдардаг. Which car do you drive? Чи ямар машин ундаг вэ? I drive a Toyota. Би Toyota ундаг. 6 дахь асуулт. How? Энэ сүүлийнх нь хэрхэн яаж? How do you go to work? Чи ажилдаа яаж явдсан бэ? I go by bus. Би автобусаар явдаг. Тээврийн хэрэгслээр явж байхад яг урд нь by гэж хэлдэг. How do you study English? Чи англи хэлийг яаж сурдаг вэ? I study online. Би онлайнаар сурдаг. How does she speak English? Тэр англиар яаж ярьдаг вэ? Заримдаа бид нар гадаад хүмүүстэй ярих гэхээр яаж ярьд юм бол аялал дуудлага нь ямар юм бол хурдан ярьд юм уу, удаа ярьдгүү гэдэг бид нар одоо хүнээс асуух тохиолдол гардаг. She speaks slowly. Тэр удаан ярьдаг. Өнөөдрийн хичээлийн хувьд би шинэ үг заахаас аль болох зайлсхилээ. Яагаад вэ гэвэл асуух үгнүүд хэрэглээд энгийн одоо цаг дээр асуулт асуугаад тэрүүндээ тааруулаад мэддэг үгнийхээ хүрээнд хариулж одоо дадлаг хийх нь энэ хичээлийн чухал хэсэг байна. Тэгэхээр өнөөдөр үзсэн энэ хичээл дээрээ дадлаг хийцгээе. Exercise 1. Дасгал 1. Дүү дасыг ашиглан хоосон зайг бөглөөрэй. Who you work with, what she study, where they live, when he go to school, which fruit you like, how you go to school. Энэ асуултуудыг хараад дүү дасан аль тохирохыг хэрэглээрэй. Тэгэхээр хэрвээ бичих боломжтой бол бичлэгээ зогсоогоод бичээд эхлээрэй. Эсвэл боломжгүй бол бичлэгээ зогсоож жагаад хэлээд үзээрэй. Тэгвэл их үр дүнтэй. Одоо хариугаа шалгая. Who do you work with? Чи хэнтэй хамт ажилладаг вэ?
What does she study? Тэр юу сурдаг вэ? Where do they live? Тэд нар хаана амьдардаг вэ? When does he go to school? Тэр хизээ сургууль руугаа явдаг вэ? Which fruit do you like? Чи ямар жимсэн дуртай вэ? How do you go to school? Чи сургуульд яаж явдаг вэ? Exercise 2. Дасгал 2. Асуулт хариултыг хооронд нь тааруулна. Who do you live with? Where does she work? When do they have lunch? Which app do you use? How do you go to school? What do you have? At 12 o'clock, in an office, by bus, a backpack. Энэ бол үүргөвч шүү. With my family. Instagram. Хариугаа шалгая. Who do you live with? With my family. Where does she work? In an office. When do they have lunch? At 12 o'clock. Which app do you use? Instagram. How do you go to school? By bus. What do you have? A backpack. Exercise 3. Дасгал 3. Өгөгдсөн үгнүүдийг зөв байрлалд оруулж асуулт асууно. Энд ингээд шууд үгнүүд тавьсан байгаа. Эдрийг харж агаад асуултууд бүтээгээрэй. Бичлэгээ зогсоож агаад энэ дээр бол ялтчгүй ажиллах хэрэгтэй. Одоо хариугаа шалгая. Who do you help? Чи хэнд тусалдаг вэ? What does she read? Тэр юу уншдаг вэ? Where do they study? Тэд нар хаана сурдаг вэ? When does he eat? Тэр хизээ иддэг вэ? Which do you like? Чи алинд нь дуртай вэ? How do you drive? Чи яаж жолооддаг вэ? Жолоо барьдаг вэ? Ингэж асууж чадсан бол маш сайн байх нь. Exercise 4. Дасгал 4. Асуултнуудад хариулна. Who do you talk to every day? Чи хэнтэй өдөр бүр ярьдаг вэ? What does Togi teach? Togi юу заадаг вэ? Where do you study? Чи хаана сурдаг вэ? When do they work? Тэд нар хизээ ажилладаг вэ? Which shoes do you wear? Чи ямар гутал өмсдөг вэ? How do you go to work? Ажилдаа хэрхэн яаж явдаг вэ? Хариугаа шалгая. I talk to my friends. Би найзуудтайгаа ярьдаг. She teaches English. Тэр англи хэл заадаг. I study at home. Би гэр орондоо хичээлээ хийдэг. They work in the morning. Тэд нар өглөө ажилладаг. I wear black shoes. Би хар гутал өмсдөг. I go by bus. Би автобусаар явдаг. Иймэрхүү маягтай хариулсан бол болж байна. Яг энэ үүлийн гол эзэг хинбэ гэдгийг нь харж агаад I, she, they гэдэг юм уу те тэрэнд нь тааруулаад дээрэс нь энгийн удаа цагийн энгийн өгүүлбэрийн хэлбэр байж байна. Үүн дээр гол анзаарч хариулж чадсан бол маш сайн байх нэ. Ингээд өнөөдрийн хичээл дууслаа. Хичээл тамт байсан танд баярлалаа. Хэрвээ та миний зааж байгаа англи хэлний хичээлүүдийг алдалгүй үзэхийг хүсвэл English, Espanol, TOEFL сувагт subscribe хийгээрэй. Хажуугийн all буюу бүгд товчийг идэвхжүүлвэл намайг шинэ хичээл оруулах болгонд автоматар мэдээлэл очоод ах болно. Хэрвээ танд хичээл мань таалагдсан бол лайк дарж сэтгэлдээ бичиж үлдээгээрэй. Энэ нь миний дараагийн хичээлд урам өгдөг юм. Баярлалаа. Дараагийн хичээл дээр дахин уулзъя.